За 4-р бие даалтын зөвлөгөөгөө цааш нь үргэлжлүүлээд явъя. За бид нар нэг төвтэй бомболгийн аргаар 2 цилиндрийн огтлолыг байгуулж үзлээ. За мөн цилиндр болон конусын огтлол энэ тойрог гарна. Түвшний тойрог маань бол цилиндрийнхаа өвөн шугамыг дагж гарна. Ийм байгуулалтыг хийлээ. За одоо энэ огтлогдсон конус маань цилиндртэй огтлцсон огтлолыг байгуулна. За үүний тулд энэ конусын байгуулагч маань энэ шүргэгчээр өгөгдсөн байвал байгуулалт маань нэлээд хялбар бол. За энэ дээр яг уу гэхээр энэ эхний ээлжинд шүргэлтийн цэгээ тэмдэглэв. За энэ огтлолд үүсэж байгаа шугам маань бол энэ цилиндрийн өвөн шугамыг дагаж гарах учраас одоо огтлолын L2 гэдэг шугам маань энд гарнаа. За энэ L2 шугамын байгуулалтыг хийхэд тулд одоо энэ шүргэлтийн 5 гэсэн цэгийг тэмдэглэнэ. За энэ 5 гэсэн цэг маань нүүрний брекц дээр энэ гарч ирнэ. За энэ 5 цэгийн түвшинд одоо конусын хувьд эргэлтийн тэглэлтэн перпендикуляраар өргөрөг авчих хажуугийн түвшний өргөрөг. За энэний байгуулалтыг хийхэд тулд тухайн конусынхаа байгуулагчийг гүйцээж татна. За энэ оройн цэгийг тэмдэглэн энэ оройн цэгийг байгуулалтанд ашиглах гэж. За тэгэхээр энэ конусын хувьд бол энэ 5 цэгийг дайрсан өргөрөг маань одоо хажуугийн А цэг. За энэ А цэгийг тэмдэглэснээр 5-аас А-г хэмжээд за энэ өргөргийг хажуу дээр ингээд татна. За энэ 5 цэгийг дайруулаад одоо 5А гэсэн радиустай хажуугийн түвшний өргөрөг татлаа. Хажуугийн түвшний тойрог татлаа гэсэн. За ингээд тойрог татхаар 5 цэгийн хажуугийн брекц 5-ын 1 цэгийн хажуугийн брекц гарч ирлээ. За мөн одоо энэ 6 цэг болон 6-гийн 1 цэг маань л одоо энэ гол уртрагийн цэгүүд байгаа. За үүнийхээ энэ хажуугийн брекцийн шууд брекцийн холбоо татаад болчихно. За мөн 6-гийн 1 цэг брекцийн холбоо татаад хажуугийн брекцэнд гарч ирнэ. За тэгэхээр одоо энэ хавирах цэг шүргэлтийн цэгтэй байх тохиолдолд энэ өргөргөр одоо энэ квадрикаар огтлдог. За энэ маань бол тухайн брекц дээрээ шулуун болж дүрслэгддэг. За тэгэхээр бид нар энэ шулуун болж дүрслэгддэг энэ чанараа ашиглаад байгуулалтаа хийгээ явнаа. За өөрөөр хэлбэл 6 5 цэгүүдийг шулуунаар холбох гэсэн. За тэгэхээр огтлолын шугам маань ингэж гарч ирнэ. L2 нүүрний брекц дээр шулуун болж гарч ирнэ. За үүний байгуулалтыг хийхэд тулд дурын түвшинд мөн хажуугийн түвшний энэ тойрог татна. За энэ хажуугийн түвшний тойрог маань шулуун болж харагдана. За энэ 7 цэг 7-гийн 1 цэг гэдэг тэмдэглэх юм бол за энэ тухайн цэгийн брекцийн холбооны шулууныг эхлээд татъя. За энэ татсан шулуунууд маань бол энэ 7 цэг энэ цэг хоёрын брекцийн холбооны шулуун юм аа. За энэ дээр эргэлтийн тэнхлэгээс тийм ээ эргэлтийн тэнхлэг дээр огтлцсон цэгээ 7G-ийн байгуулагчтай огтлцсон цэгээ 7K гэх. За тэгэхээр 7G болон 7K ийм радиустай хажуугийн түвшний тойрог. За энэ тойрог дээр саяны брекцийн холбооны шулуун огтлцсон цэгүүд маань
болон 7-гийн 1 цаг гэж гарч ирж байна. Хосороо 4 цаг гарч ирнэ гэсэн. За мөн энэ үйлдэлээ дахин давтъя. За дахиад өөр төвшин. За энэ 2 цагийг авлаа. Мөн баригцсан холбоогийн татъя. За мөн эргэлтийн тэглэлээс байгуулагч хүртэл хэмжиж аваад тойргоо эргүүлнэ. За тухайн тойрог маань баригцсан холбооны шулуунтай харгалзан 4 цагээр тогтолцсон оо. За ингээд одоо бид нэр байгуулалтанд ашиглах цэгүүдийн хувьд хангалттай олон тооны цэгтэй боллоо. За огтлолд үүссэн цэгүүдийн холбоод тогтох юм бол огтлолын шугам маань гарч ирсэн. За энэ огтлолын шугам маань ял 2 3 штрих баригц буюу хажуугийн баригц гарч ирсэн. За энэ шугам өмнөх энэ шугам өмнөхний ихтэй баригц дээр нь давхцаж харав. За дөрөв ирсэнчлэн нүдний ансах шиг юм огтлолын шугам гарч ирнэ гэсэн. Тэрний байгуулалтыг хэлээ. За одоо дэ үсгээр тэмдэглэсэн энэ конусын дэлгэрсийг байгуулна. За энэ 5 дугаар гадаргуу маань илүү хажуугийн баригц дээр ингэж гарч ирж байна. За дэлгэрсээ байгуулахын тулд одоо энэ конусын хувьд бол конусын бүх байгуулагчид SA гэсэн урттай. Тэгэхээр S5 гэсэн байгуулагчч S 7 цагийг дайрсан байгуулагчид маань бүгд SA гэсэн урттай байгаа. За эхний ээлжинд байгуулахын тулд босоошлуун татна. Түүн дээрээ дурын S0-ыг авнаа. За одоо энэ конусын дэлгэрсийг байгуулахын тулд одоо энэ 5 цагийг дайрсан төвшний тойрог байгаа. Тэн дээр нь туслах тойрог авчихна. За энэ туслах тойргийн хормон цэг нь 5 одтой цэг. За энэ туслах тойрог дээр одоо тойргоо 12 тэнцүү хуваана. Тойргийг 3 хуваах, 6 хуваах, 12 хуваах аргачлал маань адилхан шүү дээ, тийм ээ. Одоо энэ тойргийн радиус энтэй ижил радиусаар энэ зэг дээр хатгаад энийг хатна, энэ зэг дээр хатгаад энийг хатна. За ингээд 12 хуваалтынхаа энэ 5-аас C, B, A хүртэлх зайнууд маань ижээл. За энийг яах вэ гэхээр түрүү ярьсанчлээ SA бүх байгуулагчид энэ SA урттай учраас энэ S цэгийг дайруулад тойргийн ном татна. За энэ тойргийн ном дээр энэ босоошлуун дээр энэ 5 цэг маань гарна гэж үзээд тийм ээ 5-аас C, B, A зайнуудыг тасалж авна. За эхний C цэг, дараагийн B цэг, A цэг зам эргээд мөн давхцсан. За ингээд 5 цэг бүтэн тойрж ирээд дахиад цаатлын 5 цэг хүртэл энэ цэг маань гарч ирдэг. За энэ цэгийг S оройтойгоо холбоё. За мөн энэ одоо конусын тал хэсэг нь гэсэн үг шүү. Нөгөө тийш юм адилхан. За энэ цэгээс S оройтой холбоё. За энэ татсан шулуун маань болохоор одоо конусын байгуулагчийн конусын дэлгээсний орой өнцөг нь альфа юм аа. Энийг бид нар байгуулалтаар гаргаж ирлээ. За ингээд C, B, A цэгүүдэд тэмдэглэчихье. За одоо би байгуулалтан дээр одоо энэ огтлолд олсон 7 цэг бусад цэгүүдэд ашиглахын тулд S оройг дайруулад 7 цэгийг дайруулаад байгуулагч юм. За энэ тухайн байгуулагчийн суурийн цэг 7 суур S цэгээр тэмдэглэлээ. За мөн яах вэ? Туслах тойрог дээрээ
7 цагийн одтой цэгийг тэмдэглэе. За мөн нөгөө цэгийн хувьд бас байгуулагчийн татъя. За суурийн цэгийн тэмдэглэе. Ц одтой цэгийн хажууханд гарч ирсэн. За мөн энэ хэсэгт одоо биднэрт өөр байгуулсан цэг байхгүй болохоор одоо энэ Б-ийн суурийн цэгээс буцаагаад S-оройтой байгуулагч татлаа. Энэ цэгийг дайруулаад төвшний тойргийн татлаа. Одоо бид дэлгэсэн дээр ашиглах цэгүүдэд тэмдэглэлээ. За одоо би 5-ын одтой цэгээс 7-гийн одтой цэгийг хэмжиж аваад энэ тасланаа. 7 С суурийн цэг. За энэ цэгийг тэмдэглээд S-оройтой холбож татъя. За энэ дээр одоо бидний нэгэнтээ одоо бодит хэмжээ маань бол SA гэсэн шугамны дагуу бодит хэмжээнүүд маань гарна. За тэгэхээр би А-гаас энэ цэг хүртэлх зай. 7К цэг хүртэлх зай маань. За эсвэл S-с 7К цэг хүртэлх зай. Энийг тойргийн номон дээр эргүүлчихнэ. За тэгэхээр энэ зай маань бол түрүүний ярьсан А-гаас 7К хүртэлх зай юм аа. За ингэхээр энэ 7 цэг гарч ирнэ. Бэлгээс дээр. За мөн С цэгийн хажууханд бас энэ дараагийн цэг явах байгаа ш. Энийг 7-оос С одоо энэ одтой цэгийг тэмдэглэж авч болно. За энэ дээр мөн байгуулагчаа татна. За S-оройгоос энэ уртыг хэмжиж аваад тойргийн номоо эргүүлнэ. Тогтолцлын цэг маань юм. За дараагийн цэгээ бид нэр Б оройгоос явсан байна. Энийг байгуулахаар. За тэгэхээр энэ суурийн Б цэгтэй S оройг холбосон шулуун дээр ингэж аваад энэ байгуулагч дахиад энэ Б хажуугийн төвшний тойрог татсан энэ цэгээс S хүртэл хэмжлээ. Тойргийн номоо татлаа. За энэ цэг. За дараагийнх нь энэ А. Энэ хуваалт дээр А. Энийг авсан. За энэ дээр одоо энэ 6 цэг хүртэл 6-аас S хүртэл хэмжиж авна. За энэ цэг. За одоо бидний энд байгуулсан 1, 2, 3, 4, 5 ингээд 5 цэгийн байгуулалт хийлээ ш. Одоо энэ дээр мөн тэгшинтэй гарна. А болон S-ийн хувьд тэгшинтэй гарна. Тэгэхээр энэ байгуулалтуудаа нөгөө талдаа давтаж хийж болно. За давтаж хийсэн гэж тооцоод сурлаа. За мөн 5S-ийн хувьд энэ дээр байгуулсан байгуулалт маань энд тэгшинтэй. За энэ талдаа мөн давтаж хийлээ гэж үзээд өөрөөр хэлбэл энэ шугам маань бол 1, 2, 3, 4 удаа тэгшинтэй байгуулалт нэгдэж байна гэсэн. За дараагийн тохиолдолд нь одоо энэ А-гаас энэ цэг хүртэл хэмжиж авна. Эндээс энэ шугамыг татсан. За энэ шугамнаас одоо энэ оройн тойргийн радиусыг хэмжиж аваад за энэ тойргийн тэнхлэгийг татчихна. За ингээ энэ дээр төвхтэй тойрог татна гэдэг маань энэ оройн тойрог гэсэн. За тэгэхээр 5-аас энэ хүрсэн цэг эндээс бүх цэгүүдэд ижил. За тэгэхээр гадна талаас нь энэ цэгүүдийг хэмжиж аваад ингээд татахаар энэ адилгаар нь энэ адилгаар. За ингээд дэлгээс маань энэ цэгүүдийг холбосноор дэлгээс маань байгуулагдлаа. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.